Сайн байна уу? E-класс цагийн сургуулийн удирдлагын систем дээр албан агчдын эрсийг хэрхэн бүртгэх талаар заавар видеог хүргэж байна. Сургуулийн менежер өөрийн эрхээр нэвтрээ ороод зүүн талд байрлах хянах самбарлаа ороход сургуулийн нүүр хувцас гарч ирнэ. Нүүр хувцсанд харагдаж буй ягаан баг нь тус сургуулийн сурагчдын тухайн өдрийн эрсийг харуулна. Хэрв албан хаагчдын эрсийг бүртгэвэл хөхөнгөөр гарч ирнэ. Албан хаагчдын эрсийг хэрхэн бүртгэх зааврыг үргэлжлүүлэн танд хүргэе. Зүүн доод буланд байрлах эрс цэсний албан хаагч дэд цэс рүү орно. Цонхонд үрсэн улаан уттай хэсгийг дүүргэж өгнө. Эрх цэснээс багшийг сонгоно. Дараах цонхонд тухайн өдрийн календар гарч ирнэ. Үүний дараа шүүх тавчийг дарснаар тухайн сургуульд ажиллаж байгаа нийт багш нарын жагсаалт гарч ирнэ. Эрс бүртгэлийн сонголтоос тохирох нүдийг тэмдэглэнэ. Ирсэн бол И гэх ногоон хүснэгт, тассан бол Т гэх улаан нүдийг сонгох мэтээр эрсийг тэмдэглэнэ. Дараа нь баруун дэд буланд байрлах хадгалах гэсэн шар тавчийг дарснаар албан хаагчдын эрс амжилттай хадгалагдана. Буцаад хянах самбарт очиход тухайн өдрийн албан хаагчдын эрс цэнхэр багнаар гарч ирнэ. Танд амжилт хүсье. E-класс цаг юм.